Таны биед яг одоо нэгэн даавар урсаж байна. Та үүнийг харж чадахгүй. Түүнийг кортизол гэдэг. Таныг сууж байх энэ хүчит тэр таны коллагеныг устгаж, эсүүдийг тань эрт хөвшрүүлж, таныг жинхнээс илүү хөвшин харагдуулж идэв. Энд ч үүнийг харж чадахгүй. Энгийн шинжилгээнд хизээж илэрдэггүй. Гэхдээ толь хизээж худлаа хэлдэг. Харин дараагийн 10 минутанд бид танд зөвхөн дуу аваа давтамж ашиглан хэрхэн үүнийг унтраахыг зааж өгөх болно. Таны мөр яаж байна? Чангараад байна уу? Эрүүгээ мэдэр шүд зуулттай байна. Одоо харин суллаа. Тэр гүнзгий татагдсан хурцдмал байдлыг анзаарч байна уу? Амьсгал тань хаана вэ? Гүн биш, чэйжний дээд хэсэгт л байгаа биз? Энэ бол амьдрах биш. Зүгээр л тэсэж байгаа байдаг. Тэгээд тэр доогор биеийн тань гүнд тасралтгүй чичирхийлж байдаг айдас төгшөөрийн дуу. Тэр хизээж бүрэн намждаггүй. Та үүнийг зөвхөн өөрийн асуудал гэж бодож магадгүй. Гэхдээ үгүй. Таны мэдрэлийн систем яаралтай горимд гатсан байна. Би тань хизээж гүйцдэггүй, барын ард гүйж байгаа мэт. Хэрвээ ийм мэдрэмж байвал таны бие бид аюулд байна. Амьд үлдэх хэрэгтэй, хүчээ хэмнэх хэрэгтэй гэж шийддэг. Тэгээд юу болдог вэ? Коллаген үйлдвэрлэл зогсно. Эсийн цэргийн засварын процесс унтрана. Гүн нойр үгүй болно. Та шөнө 2 цагт гинт сэрж, зүрх тань дэлсэж, эсвэл бүтэн нойр авсан ч өглөө ядарсан, хавгансан, арьс суларсан мэдрэмжтэй байдгүй. Кортизол таны биед 24 цагийн турш урсаж буй стрессийн даавар. Батарейны хүчин шиг таны гоо үзэсгэлэн энерги залуу насыг сорж өгдөг. Магадгүй та эмчид үзүүлж байсан байх. Шинжилгээгээр зүгээр гэж гардаг. Гэхдээ таны сүнс ядарсан, нойр сэргээгүй, толгойд манан, талинд өөр л хүн харагддаг. Гэхдээ энэ таны буруу биш. Орчин үеийн амьдрал ингэж бүтээгдсэн. Бүх дуу чимээ, мэдээлэл бүрт таны биед аюул гэсэн тохио очдог. Утасны чимээ хүртэл барын ахиралт шиг хүлээн авдаг. Нийгэм хуурамч төгс төгөлдөр дүр төрхөөр дүрнэ. Бусдын амьдрал төгс харагдахад таны хэмжих замбраагүй санагддаг. Та эвдэрсэн биш. Та хууртагдсан. Таны эсүүд 10 жилээр илүү хөгшөрч байна. Энэ бүгд нүдэнд үл үзэгдэх дай юм. Хэрвээ бүхнийг өдөртдөг нэг биологийн төвчлөр байдаг бол яах вэ? Таны хөгшрөх, эдгэрэх, энерги, тайвшрах бүгдийг өдөртдөг нэг төвчлөр. Түүнийг 60 секундын дотор зөвхөн дуу авианы долгионоор асааж болдог гэдгийг итгүү та. Таны мэдрэлийн систем хоёр ертөнцийн хооронд ажилладаг. Нэгдүгээр яаралтай горим улаан тохио. Кортизол үерлэж, арьс хавнаж, эсүүд хурдан хөгшөрдөг. Хоёрдугаар цэргийн амраах горим гэрэл алтан туяанд шилжиж, бие тайвширч, кортизол буурч, эсийн цэргийн засвар эхэлдэг. Энэ үед зүрхний хэм жигдэрн, амьсгал гүнзгийрнэ, коллаген дахин нийлэгжиж эхэлнэ. ДНХ засвар идэвч нь цаг ухарч, эсийн төвшин залуужих процесс эхэлдэг. Энэ бол зүгээр нэг төсөөлөл биш. Энэ шинжлэх ухаанаар батлагдсан биологийн үзэгдэл. Би үүнийг чичирхээ гэж нэрлэдэг. Тодорхой дуу авианы давтамжууд энэ унтраах товчийг нэн даруй дарж байна. Дайны талбараас ариун сүм рүү алхах мэт. Аюулын төлөвөөс эдгэрлийн төлөв рүү
амьд үлдэхээс баяр баясгалантайгаар амьдрахыг шилждэг. Би 10 жилийн өмнө үе мөчний өвчнөр шаналж эхэлсэн. Гэхдээ өвдөлтийг йог бясалгалаар намдаасан боловч сэтгэл санаа тогтворгүй үед буцаад өвдөлт сэтэрдэг. Айдас, гуниг, төгшөр. Дотроос минь ямар нэг зүйл намайг эвдэж байгааг мэдэрч байсан. Тэр хямрал бол миний эргэлтийн цэг болсон. Дараагийн жилүүдэд би эдгэрлийг хайж гисэн. Жинхэнэ эдгэрэл. Тэгээд би үнийг олсон. Орчлонгийн цоглох хэмнэл. Бүхнийг өөрчилсөн тусгай дуу авианы тавтамж. Айдасны зүгээр л багассангүй алга болсон. Баяр баясгалангийн шин ертөнц нэгдсэн. Миний гадаад ертөнц хүртэл өөрчлөгдсөн. Тохиолдлууд гайхамшгүй миний өдөр тутмын хэвийн байдагсан. Би ойлгосон. Зөв тавтамжид нийцэхэд та гайхамшигыг татдаг соронц болдог. Өнөөдөр шинжлэх ухаан, эртний соёл иргэншлүүд мянган жилийн өмнө мэдэж байсан зүйлийг баталж байна. Дуу авиа эмчилдэг. 1960-аад онд доктор Петер Гей Manners тусгай давтамж бүхий дууны эмчилгээг боловсруулжээ. Баримтжуулсан нэг тохиолдол бий. Мотоциклийн уцалд орсон нэг гэрийн хөл 3 инчээс дутуу. Эмч нар тайрах гэж байлаа. Доктор Manners дууны давтамжаар эмчилж ясн бүрэн ургасан. Тэр хүн дахин алхсан. Эрдэмтэд тодорхой давтамжид өртөхөд эсвэл хэлбэр бүтцээ өөрчлөлтийг гэрэл зургаар баталсан. Харвардын судлаачид тусгай давтамжууд биеийн тайвширлын хариу үйлдэлийг өдөөдгийг тогтоосон. Ингэснээр эдгэрэл хурдасдаг. Мянган жилийн турш Египтийн тахилчид, төвдийн ламнар, Австралийн уугур эдгээгчид бүгд дуу авиа эдгээдэг гэдгийг мэдэж байсан. Одоо шинжлэх ухаан үүнийг баталж байна. Дуу авиа бодит байдлын эсийн түвшинд дахин зохион байгуулдаг. Энэ бол зүгээр нэг зүйлс биш. Энэ бол биологи. Та жижигрэний төлөвт ормогц. Биеийн тань байгалийн сэргэлт, нөхөн түлжилтийн систем нэрвэн. Кортизол зөвхөн нэг удаагийн сонсолтоор 50% хүртэл буурна. Зүрхний хэмнэл тогтворчиж, мэдрэлийн системийг идэвхжил нэмэгдэнэ. Өрөвслийн түвшин буурна, эсийн нөхөн сэргэл идэвхжинэ. Таны байгалийн төлөв бол ядаргаа, хавгансан царай, тархины бүрхэг байдаг биш юм. Таны жинхэнэ төлөв бол гэрэлтсэн, амьд, эрч хүчтэй байдал юм. Одоо энэ бүгдийг та мэдрэх гэж байна. Хүмүүсийн дийлэнх нэрдөө 60 секундын дотор өөрчлөлт мэдэрдэг. Дулаан мэдрэмж биеэр тарж, амьсгал гүнзгийрч, олон жилийн дараа анх удаа жинхэнэ тайвшрал мэдэрдэг. Танд хэрэгтэй зүйл бол зөвхөн анхааралтай сонсох. Учир нь нэгэнт та жижигрээ биедээ мэдэрвэл мэдрэлийн систем тань тайвширч, кортизол бууж, таны баяр баясгал сэргэхэд та хизээж буцмааргүй болно. Одоо хамтдаа хийцгээе. Гүнзгий амьсгал аваад хамраар, гүнзгий амьсгал амаараа гаргана. Дахин нэг удаа гүнзгий хөвлий рүүгээ оруулаад амьсгал. Одоо
Хэрвээ хүсвэл нүдээ амьсгалынхаа химнэлийг анзаар. Өсөж бууж буй зөөлөн хөдөлгөөн. Тун удахгүй биед тань дулаан мэдрэмж тархах болно. Магадгүй цээжэд, магадгүй гарнаас эхэлнэ. Энэ мэдрэмж ирэхэд зүгээр л хүлээн ав. Өвлийн дараах нарны элч мэд биеэр тань тарах. 3 удаа амьсгал. Гурав дахь амьсгал дээр дулаан бодит бол. Гүнзгий амьсгал аваа гаргая. Мөр тань солирхыг мэдрээ. Ирүү тань амран, нүүр тань зөөлрөн. Зүйлийн амьсгал гаргахдаа бие тань бүхэлдээ тайвшир. Энэ дулаан биеэр тань төөрч бай. Таны парасимпатик систем идэвхжиж бай. Чичиргээ эхэллээ. Гар тань дулаацж жинтэй болж байгааг анзаар. Цаг хугацаа мартсан бат. Энэ бол төсөөлөл биш. Энэ бол тархины долгионы хэмжигдэх өөрчлөлт. Эдгээр давтамжууд таныг төгс нийцэл рүү хөтөлж байна. Эс гэрэлтэж байна. Зүрхнээс эхэлж уушиг арьс руу тархаж байна. Тэр кортизол харанхуйн ус шиг урсаж алга болж байна. Бие тань тайвширч аюулгүй сэргэлт идэвхжин. Коллаген үйлдвэрлэл дахин эхэллээ. Эсийн нөхөн сэргэлт асаалаа. Цаг хугацаа ухарч байна. Одоо та чичиргээ төлөвт амарч байна. Дараа 1, 2, 3, 4, 5 үдээ зөөлнө. Яаж мэдэрч байна? Энэ бол чичиргээний хүч гэсэн. Ердөө хэдхэн минутын дотор бид таны биологийн товчлуурыг асаалаа. Та олон жил мэдрээгүй төлөвт орлоо. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Жинхэнэ үр дүн мэдрэхийн тулд чичиргээг өдөр тутамдаа хэрэгжүүлэх юм. Гоо үзэсгэлэн, эдгэрэл, амар амгалан зориулсан өдөр бүрийн 15-аас 20 минут эсүүдээ эдгэрэхэд програмчлах молекулын төвшин хөгшрөлтийг буцаах тохиргоё. Маргааш өглөөс ирэхэд та гайхалтай мэдрэмжтэй байх болно. Хаван арилсан, гэрэлтэй, эрч хүчтэй буцаад сэрсэн. 7 өдрийн дараа та гайхалтай мэдрэмжтэй байх болно. Хаван арилсан, гэрэлтэй, эрч хүчтэй. 7 өдрийн дараа та тал руу өнгөйхэд эсвэл танил хэн нэгэн та өөр болчихжээ гэж хэлэх болно. Тэгээ та инээцгэх юм. Яагаад гэдгийг та мэднэ. Энэ мөч, энэ шийдвэрийн ачаар